байна. За өнөөдрийн дугаараар мейкап артист Хулангийнхаа салон дээр бол зочлон ирээд маш гоё бүтээлч ажлыг бид хоёр хийсэн. За тэгээ Хулан маань бас өнөөдөр хийсэн мейкап болон хувиргалтынхаа талаар хоёлаа ярилцлага эхлүүлье. За өнөөдөр болохоор хоёлоо юу байсан маа би л хавар олж байгаа учраас илүү өнгөлөг тийм ягаан эмхтэлэг тэгсэр нүдийг жоох юм тод харагдуулах бодолт хийхэд өссөн тэг ерөөдөө өссөнтэйгээ нэлээд төхөөлж хийсэн баха гэж бодчих. Тэгээ илүү юм гой өнгөлөг хавар олж байгаа болохоор юм цэцэгтэй, эрээхтэй тийм бүтээлч ажил хийсэн байгаа. Ер нь мейкап хийхдээ мэдээж бас янз бүрийн хувиргалтууд дээр ямар нэгэн зүйлээс санаа авах одоо яг тийм vibe-ийг мэдрүүлэх гэдэг шүү дээ тий. Vibe-ийн хувьд бол мэдээж нөгөө нэг хавар болж байгаатай холбогдуулаад яг тийм мэдрэмж өгөхийг хүссэн юм байна. Харин энэхүү хувиргалт одоо мейкап дээрээ яг юунаас санаа авч хийхээр болов? Санаа авсан гэвэл за ерөөхдөө сүүлийн үед би юм ягаан өнгөнд амар дуртай болоод тэгээд ягаан өнгнөөс тийм сэтүүлсэн бололтод аюу хийхийг хүсэжсэн байхгүй. Тэгээд ерөөхдөө яг тэр ерөөхдөө л юм гоё ягаан өнгөтэй тийм тэгээд нөгөө түрүүний хэлсэн хавар олж байгаа учраас гэдэг шиг нэг тийм дуртай өнгнөөсөө сэтүүлээд юм бодолд гаргасан гэх үү те. This is my face. This is my other face. Тэгэд өнөөдөр яг ингээ хувиргалтын дээр харахад дан ганц нүүр будаа зогсохгүй Хулан маань бас өнөөдрийн зураг авалтанд ашиглах одоо эмиг зүйлт мөн нэрсний топыг өөрөө гараараа оруулсан. Тэгээ энэ дээр ер нь угаасаа өмнө иймэрхүү жижиг одоо зураг авалтанд хэрэглэгдэх зүйлсүүдийг хийдэг байсан юм уу? Эсвэл энэ удаадаа л яг анх удаа зориулж хийж гинөө? Яг өмнө хийдэг байсан. Ягаад гэвэл миний нэг үндсэн мэрэгжил маань тайсан зураач ахгүй. Тэгэхээр тайсан зураач чинь нэг юм жүжигчний арийнхаа бэкграунд эсвэл хувцас дизайн жижиг хэрэглэг нөө хийдэг. Өөрөө заврыг гаргадаг. Тэгэхээр нэг тэр зүйл маань надад үлдсэн байгаа учраас тэрийг нүүр хувиргалтанд айлуу ашиглаад тэгээд за нэг модельийнхаа топик ингэж хий, жоохон аксессуарын ингэж хий, за нүдэн дээр жоохон ингэж ажиллая гэдэг ч юм уу. Тэр жоохон мэрэгжлийн юм жоохон гаргаж ирсэн гэх юм уу. Хулангийн бид ер нь хизэнээс эхэлж нүүр будаж хийсэн. Би болохоор 22 оноос эхлээд яг артист гээд хүнийг будаад тэгээд манай жоохон цалиа авч эхэлсэн гэх юм уу. Тэрнээс өмнө болохоор 19 оноос эхлээд ерөөхдөө өөрөө нөгөө сургалтууд цугаад тэгээд будаж эхэлж исэн. Тэгээд яг төгсөөд 23 он төгсөөд бол яг мэрэгжлийн артистаараа ажиллаж эхэлсэн. Бас нэг сонирхолтой төх байгаа шүү дээ. Одоо яг энэ Хулангийн мейкап студиог байгуулахдаа өөрөө бүх юм хийсэн ингээд тий. Тэрийгээ бас жоохон детальчилж яриа л да. За ерөнхийдөө болохоор түрүүнөө ягаан өнгө дуртай гэдэг чилсэн. Ягаан болон нийл ягаан өнгөнд сүүлийн үед аягүй дуртай болоо. Тэгээд яг салон тогтжуулахдаа нэлээд анхаарад өнгөн дээрээ анхаарах гэж бодоод тэгээд дуртай өнгийнхаа өнгөөрөө ханаа будаа тэгээд ерөнхийдөө жижигэн тогтчлтаа хөшөөг энтрээ өөрөө оёоцч гэдэг ч юм уу тэрхүү юм хийсэн. Тэгээд ихэнх салонууд ерөнхийдөө ийм цагаан шаргал саарал хар өнгө ч юм уу байдаг. Тэгэхээр жоохон өөр байлгаа гэдэг үднээс тэгээд нөгөө тайсан зураач учраас хаан маань янз бүрийн бодно шүү дээ жижиг сажиг тэр юугаа жоохон ашиглаад тэгээ өөрөө жоохон юм хийсэн. Анх удаа бодвол ямар гоё юм бэ. Яг миний царай төрхөнд тааруулж ийн, тэг бүтэн өдөржингөө арилахгүй явж ийн гэл бүх зүйл нь таалагдсан болохоор тэгээд ер нь цаашдаа ер нь ингээд чухал арга хэмжээнүүд дээр ер нь бодвол явдаг. Тэгээд тэр үед ер нь сэтгэл аягүй өндөр байдаг. Тэгээ нэг юу яг ингээд миний нүүрэнд цохирсон тэг яг тэр өдрийн ингээд бүтэн өдөржингөө явахад ингээд арилдаггүй аягүй гоё. Ер нь аягүй гоё боддог гэж. Ер нь бол одоо би яг Барби болсон байна. Одоогийн байдлаар дан ганц бас зураг авалтууд дээр ажиллах хүн бутахаас гадна сургалт явуулж байгаа гэсэн. Тэгээ сургалтын талаар ганцаарчлан сургалтаа л явуулж байгаа. Тэгээ нэг ганцаарчлан сургалт явуулахаар илүү нөх хүнтэйг илүү туулж ажиллаа. Тэгээ дээрээс нь би нэг хуваараа энэ ажиллаж хуваараа байгаа учраас илүү хүнтэйгээ юм ганцаарчлаад ажиллаад байхаар илүү амар байдаг. Тэгээд нөгөө танхимын сургалт болохоор би намраас ахуулж эхэлж явуулах тийм төлөвтэй байна. Ер нь сүүлийн үед зураг авалтын одоо яг ажлууд хэрэг гарч ирж байна. Хэрэг зураг авалтууд дээр ажиллаж байна. Ер нь тэгээд зураг авалтан дээр ажиллах мейкап энгийн хүнийг өдөр тутмын ч юм уу эсвэл одоо нөгөө гоёлын боталт хийж өгөх хоёр ялгаатай гэдэг юм уу?
Тийм ялгаатай за зураг авалт дээр болохоор жишээ нь нөгөө нэг цаанаасаа дүр өчтдөг ямар нэгэн сурталчилгаан дээр за энэ дүр маань бол юм эмгтээлэг дүр шүү. Тэгэхээр илүү залуухан хараад болоорой. Нөгөө тал дээр болохоор за энэ дүр болохоор нэгтлэнгийн дүр. Тэгэхээр жоохон овор нэмээд өгөөрэй. Залуухан охин учраас жоохон царайгийн дараад өгөөрэй гэдэг ч юм. Тэгэхээр нөгөө залуухан охиныг жоохон даарч өгч жоохон ихчмэд болгож бодуулна. Нөгөө тал дээр болохоор жоохон залуул харагдана гэдэг ч юм уу. Дүрээс нь хамаарат нэг юм жоохон өөрчлөлт хийдэг. Амьдрал дээр бодолт болохоор нөгөө хүн маань угаасаа яг одоо байгаа төрхөөсөө илүү дээр болохыг л хүсдэг учраас илүү нөгөө нэг илүү залуулдаг, илүү гоё тэр өөрийнхөө хүссэн төрхийг гаргаж ирсэн илүү ажилтдаг юм уу. Тэгэхээр ер нь бол нэлээд ялгаатай. Тэр нөө зураг авалтан дээр ирсэн мододод маань ингээд намайг жоохон ихч болгочлоо та ч юм эсвэл итерхэд жоохон охинлоо болгочлоо эсвэл жоохон төрх гаргачлаа гэж жоохон тикэддэг. Тэгэхээр тэр нь цаанаас нь нөгөө нэг найруулагч маань ч юм уу, стилист маань юм уу эсвэл цайлагчлаасаа дүрээ өгсөн байдаг болохоор бид нар тэр дүр дээр нь ажиллаа тэр хүнийг өөрчилсөн болохоор тэрэндээ л тааруулдаг гэдэг. Тэгэхээр хэрвээ тэр хүний би амьдрал дээр ботсон бол яг өөрхөн хүснээр нь одоо байгаас нь илүү дээрч эсвэл сүүлийн үеийн тренд бодолт хийж өгч болох байхгүй. Тэгэхээр ер нь бол шал өөр байдаг. Мейкап артистуудын хувьд одоо жил болгон л нөө шинэ тренд бодолтууд гарч ирдэг. Жил болгон л одоо скилээ сайжруулах буюу чадвараа сайжруулах шаардлага гардаг шүү дээ. Одоо яг ингээд чадвар ахиулахад ерөнхийдөө яг суурь болж байгаа зүйл нь юу гэж бодож байна? Яг нэг надад бодож эхлэхэд болохоор дайсны зураач мэрэгчлээ учраас илүү амар байсан гэх юм уу, өнгө тооныг ялгах, тэгээд дүр хувиргах, одоо нэг тухайн хүнийг мэдрэгч гэдэг юм уу, хувцастаа зохицуулах гэх мэт зүйл дээр илүү амар байсан. Тэгэхээр тэрийгэ ашиглаад за сүүлийн үеийн тренд бодолтууд ийм байна. Тэгэхээр энийг би яаж сурах уу гэдэг дээр надад сурахад илүү амар байдаг гэх юм уу. Судалгаа хийхэд илүү амар. Зураач чадлаасаа өнгө тоон, нөгөө хүний нүдний харьцааг одоо нэг сүүлийн нүдийг илүү юм бар бэлэг болгож бодсон бодолт илүү тренд болж байгаа учраас бар бэлэг бодолтыг яаж тэр нүдний ясны бүтцээс одоо гаргаж бодох юм, тэр нүдний харьцаа энтрийг яаж харьцуулах уу гэдэг ч юм уу, тэр тал дээр илүү сайн судалгаа хийж агаад тэгээд одоо чадвараа сайн давтж агаад модулүүдээр давтна, өөрөө хуваараа давтна, тэгээд хиттэн бүтээлч ажлууд гаргаж иж нөгөө нэг сүүлийн тренд бодолтоо одоо жоохон гартаа оруулж эхлэх гэдэг юм тийм. Гартаа суулгана, бидээ суулгана гэсэн үг үү. Тэгэхээр тэр хүртэл жоохон хугацаа шаардна тийм. Тиймэрхүү байдаг. Ер нь яг ямар төрлийн бодолт хийх хэцүү байдаг. Одоо нөгөө нэг хүн болгоны мэрэгжил дээр яг энийг хийхэд хэцүү гэдэг шиг одоо мейкап артистийн хувьд ямар бодолт хийх хэцүү байдیں۔ Тэгээд дээрэс нь одоо яг нүүрний аль хэсгийг бодоход хамгийн чамд хэцүү санагддаг вэ? Нүүрний хувьд болохоор ерөнхийдөө аль нүд байдаг. Нүд нөгөө хамгийн чухал. Эргэтэн угаасаа хүн лөө харахаар нүд амар шууд тусна. Нүдний эргэн тойронд гайрсан амар чухал гэдэг ч юм уу. Тэгээ нүдийг аягүй гой харагдуулахын тулд нүдний эргэн тойронд гайрсыг гой цэвэрхэн бодох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр зарим бас хүмүүс төр хоёр нүд нь өөр байдаг. Эсвэл царийн төрхөн дээр доор ч юм уу. Жохон тийм байдаг. Тэгэхээр тэр бүгдийг нь илүү ингэ тэнцвүүлж харагдуулахын тулд нүд амар чухал. Нүд хөмсг хоёр. Энэ хоёр дээр нэлээд хэцүү байдаг. Ер нь бол хамгийн хэцүү. Тэг хэцүү бодолтын хувьд гэвэл ер нь хүмүүсийг илүү ойртуулах те зүг биштрхтэй хүмүүс байгаа штэ. Тэр хүмүүсүүдийг бас илүү тэнцүү харагдуулахад туслах гэдэг юм уу. Тэрэн дээр жоохон хэцүү. Хувийн бизнесээ хийгээд явхад одоо яг нөө залуу дээрээс нь бас эмэгтэй хүний хувьд бол нэлээд их асуудлууд тулгардаг бах те. Ер нь энэ асуудлуудыг хэрхэн даван тулж байна. Тэгээд дээрээс нь мейкап артистууд бол ерөөсөө сошиал маркетингаар маш сайн одоо ингээд өөрийнхөө одоо брендийг сурталчлах шаардлагатай байна. Ер нь яг мейкап артист гэхгүй бүх төрлөлтөө. Тэнгүүд чиний хувьд одоо сошиал маркетингаа жишээ нь яаж хийж байна? Би илүү за ерөнхийдөө бол нөгөө нэг Instagram дээр илүү төлөвлөрөх хичээж байгаа. Тэгээд ганц юу жаа мэдээж сошиал дээрээ хүмүүсээ татж байгаа учраас яг гайгүй яваад байгаа гэж би хэлж болно. Тэгээд сошиал дээр айл болох идэвхтэй бодолтуудаа оруулаад, бичлэгүүдээ оруулаад тийм болохоор гайгүй
Сургалтын цааш байгаа хүнтэй ярилцчихсэн л да. Ер нь айгүй хурдан хугацаанд тэгээ богино хугацаанд тэгтээ маш ингээд зөв дис дараалтаагаар ингээд мейкап хийхийг зааж өгдөг. Тэгээд айгүй хурдан ингээд гарт оруулж байгаа. Нэг бүрчлээ ингээд зааж тайлбарлаад, арилгуулад, бодуулаад тэгдэм мэлээгээд яг сэтгэлийг сонсч ийсэн. Ер нь бас ганцаарчсан сургалтынхаа даваа талуудаас яриач. Ганцаарчлалын сургалтын дээр болохоор юу байдаг? Ерөнхийдөө бид нар яг анх нөө сурж байгаа хүмүүс маань YouTube ч юм уу, Instagram ч юм уу ийм нэг богино бичлэгүүдийг үзээд тэндээсээ сурч эхэлдэг л дээ. Тэгээд тэд нар маань хийх нь нөгөө хандлт авахын тулд одоо нэг ийм жоохон буруу техник заадаг гэх юм уу, зөвхөн нэг ийм халбооны иш тавьснаа контур татах ч юм уу, те нэг ийм тиймэрхүү заадаг. Тэгэхээр тэр бол хүн болгон нүдэн дээр ажиллахгүй. Тэгэхээр зөвхөн тэр хүний өөрийнх нь нүдэндээ таарсан контурыг яаж татах уу гэдэг ч юм уу, өөрийнх нь нүдэндээ таарсан тийнэ яаж уусгах уу гэх мэт зүйлийг нөгөө нэг яг орчинд нь ирснээ яг нөгөө нэг мэржлийн хүнээсээ ингээд боддороо асуугаад боддороо харилцаад эхлэхээрээ яг ингээд нөгөө нэг зөв суурьтай болдог гэх юм уу. Тэгэхгүй болохоор янз бүрийн хандлт авахгүй ч янз бүрийн тийм тип бичлэгүүд үзэх эсвэл яг мэржлийн суурьтай бус хүмүүсээс бичлэг үзээ сурах гэдэг чинь шал өөр л доо. Тэгэхээр яг орчинд нь ирээд нөгөө хүнээсээ боддоор өөрхөн хэрэгжилж байгаа бодуудыг авчирснаа энэ надад болохгүй юм уу? Энийг үзье гэх. Тэгмээ тэр хэрэгжилж байгаа подкаст нь одоо хэрэгжилж үзээд энэ үнэхээр болохгүй юм. За энэ болох юм байна. Энийг хоёлаа ингэж эсвэл хэрэгжилж болно гэдэг ч юм уу. Тэгээ бодит харилцаа тэгээ яг бодитоороо нөгөө нэг яг мэрэгчлэрээ ажиллаж байгаа хүнээсээ шууд сурах нь илүү даваа талтай л да. Энэ ясаа гэж тавуулаад энэ ясаа сайн мэдрээ. Ясаа мэдрэхтэй. Өрөөний хонтгоос багсны хартлаар гэмэдрээ. Тэг. Хүн дээр үргэлжлээс Нүүр будалтан дээр одоо моделийг буудахад, хувь хүнийг буудахад юу чухал гэдэг юм. Одоо жишээ нь бодуулах байгаа моделийн зүгээс дөө яг юу бэлдэж хэрвэл мейкап артист маань илүү амар байх уу? Зөв. Яг хувь хүний зүгээс бол яг юу яаж болно? Шууд тухайн хүн маань яг өөрөөрөө л хүрээд ирэхэд болно гэсэн. Тэр хүн эренгуутлаа шууд надаас бүрэн үйлчлэг авах хэрэгтэй учраас тэгээ би эренгуутл нь шууд арьсан бэлдээд нүрийн бодаад тухайн хүнийг түнтэй жоохон бодож явахдаа суурэ тавьж эхэлж явахдаа л ярилцаад тэгээд ойлгоод нь хувь хүнийхэн дотоод одоо хүнийг нь ойлгоод тэгээ бодоход илүү тохиолддог гэсэн. Тэгэхгүй болохоор шууд нөгөө хүн дээрээ за би ийм л бодолд чаддаг гэж шууд тэр бодолтой тухайн хүн дээрээ хичээрээ тэр хүнд маань наалтахгүй тэгээ тэр хүн маань нөгөө дотоод хүн нэг ийм гаднаа айгүй ийм тод бодолтод нь дуртай юм шиг харагддаг. Хэрний дотор яг одоо маш натурал бодолд нь дуртай хүн байж болно шүү дээ. Тэр тэрийг нь ялгаж салгаж ойлгох гэдэг ч юм уу. Тэр модель дээр болохоор модельтойгоо эхлээд бүтээр ярилцах хэрэгтэй гэсэн. За хоёулаа өнөөдөр ийм бодолтын би чамд одоо ийм бодолт хийж байгаа. Тэгээд бодолтын өнгө төрх маань ийм чамаас харин за яг юу яаж болно? Ийм зүйл шаардна гэдгээ би яг төрөл хэлж болно гэсэн. Гэхдээ модель маань нэг сүртэй юм авчрахгүй гэхдээ зүгээр хувцсны талаасаа бас ээж болно гэдэг ч юм уу. Одоо бүтээч жишээ нь энэ топ хийсэн гэхдээ топын дотор талаар өмсөх одоо мөргүү ийм хувцс өмсөж ирээрээ тэгээ дээрээс мэдээж үсээ угаацсан хатаагаад ирээрээ гэдэг ч юм уу. Яагаад гэвэл манад үс чинь байхгүй угаах юм юу байхгүй учраас үсээлэгтэй хатаац ирвэл зүгээр гэдэг ч юм уу. Жижигэн тийм шаардлагууд бол тавьчихна. Ер нь бол яг харьцангуй бас харилцан ярилцаад ойлголцоход амар юм байна тий. Тэгвэл амар байдаг. За social content-ийн тал дээр ер нь бол social content-ийг хөгжүүлэх карьер дээр хэрхэн одоо ажиллаж байна? Бараг одоо л ажиллаж эхэлж байгаа юм биш үү гэж бодож байна. Өмнө нь болохоор яг өөрийнхөө хэмжээнд яг ингээд зураг өөрийнхөө хэмжээнд өөрөө хуцаараа бичлэг хийх хэрнээ бас хангалттай биш байгаад байсан гэдгийг одоо л ойлгож байгаа хгүй. Энэ баг багаар өөрөө хийгээд тэгээ сайжраад л яваад байл л да. Тэгээд яг тууштай контентаа хийгээл яваад байхад болох хаа. Тэгж л одоо тийм. Тэгээ дээрэс нөгөө нэг сүүлийн нөгөө трендүүдээсээ ерөөсөө юу яахгүй байвал Хоцрохгүй байвал зүгээр маш даваа талтай юм шиг байна тийм. Тэгэхгүй бол трендүүдээсээ хоцроод одоо энэ удаад илүү тийм одоо юу гэж натурал бодолд илүү тренд болоод бахад байл хэдийн нэрээ тийм хитрхи тод хуучны бодолтой гэдэг хүмүүс маань одоо нэг таашаахгүй шүү дээ. Тийм надаас ингээ үргээд эхэлнэ. Тэгэхээр трендүүдтэйгээ илүү хөл нийлүүлээд
алах хэрэгтэй байх гэж бодоод байгаа. Тэгэхээр ер нь одоо ингээ бас модельч байсан, яг хувь хүн өөрөө бодуулах гад ирсэн байсан ч тухайн үний нөгөө нэг нүүрэнд тохирох, наалдах бодолд тэгээд дээрээс нь бас нөгөө сэтгэл зүй дотор хүнтэй яг сүнстэй нэг гэдэг шүү дээ, тий. Soul mate хийж ийн үгүй юу? Тэр чинь бас их чухал болчиход байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг мейкап артист хүн чинь зөвхөн ингээ хүнийг бодоод гаргадаг биш. Нэг ясандаа бас ингээ нөгөө нэг гоё ярилцаад, сэтгэл зүйч хийгээд ойлгож аваад тэгээд нүүр бодолтой хийж хилдэм байна гэж би ойлголоо. Тийм зөв. Ер нь аль тэмдэхгүй бол шууд л одоо тэр хүндээ эсвэл би одоо шууд өөрийнхоороо за танд бол энэ л бодол зохино гэж шууд хийчихээр бас тухайн тийм ч наалдахгүй. Би зөв өөрөөсөө айгүй өвтэй хэлэх хэрэгтэй байхгүй. Надад танд бол ийм бодол зохичин гэж би бодчих. Гэхдээ та ямар одоо юу яаж ин тань жишээ зураг байна уу гэж юм. Тэнгуү тэр хүн маань өөрийнхөө хүссэн жишээ зургууд харуулна. Тэд нар дундаасаа бас тэр хүн тохирохгүй байгаа. Тэгэхээр тохирохуудын тэр хүнд дэвтгийн санд болгоно гэдэг ч юм. Надад бол таны төрхөнд энэ дэлгөө тохирч юм. Тэгээ таны хүслээс бас энийг нь оруулаа гэж дундаа ингээд уулзаад тэгээд нэг юм бодолд гарах хэрэгтэй байна. Одоо 2026 он болцсон байна. 2026 онд одоо яг нөө хавар эхлээд 100 болох гэж байна. Ер нь бол тренд болох бодолтууд тодорхойлогдсон байдаг шүү дээ, тийм. Энэ жилийн хувьд яг ямар бодолт тренд болох болж байгаа вэ эсвэл тийм одоо ерөнхийдөө бол 26 онд илүү натурал төрх илүү тренд болж эхэлж байгаа. Тэгээ дээрэс нь илүү ерөнхий нөгөө нэг юм өнгө төрхийн хувьд илүү зөөлөн байгалийн юм шиг жоохон зөөлөн арай пастел биш гэхдээ юм хөнгөн ногоон ягаан нилээгаан гэдэг ч юм уу тийм гоё хөнгөн юм байгалийн зөөлөн одоо үлгэрийн юм шиг хөнгөд байгаа шүү дээ. Одоо нэг Шанелын хүртэл хувцас яг тийм гоё юм үлгэрийн ногоон ягаан ч юм уу хувцаар ингээ гаргаж эхэлж байгаа байхгүй. Тэр ерөөдөө өнгө төрх нэг тиймэрхүү байх бах гэж бас бодоод байгаа. Тэгэхээр илүү натурал талтай болж эхэлж байгаа. Ер нь одоо яг жил болгоны мейкап хувцас одоо яг загварт мейкап хувцас загвар нөлөөлдөг яг энэ трендийг үүсгэж байгаа хүмүүс нь хаанаас гаралтай байна ер нь? Ерөнхийдөө бол нэлээд дэлхийн олонний танил алтартай хүмүүсээс тэр трендүүд ерөөхдөө гарч ирдэг байхгүй. Жишээ нь Blackpink хамтлагийн Jennie, Lisa гэдэг байдаг штеп. Жишээ нь Jennie-гийн одоо тэр бодолтууд бол амар хурдан тренд болдог. Тийм Аз төрхөнд тэгсэр илүү cute хэрнээ жоохон тоодч гэдэг юм уу. Тэгээд нэг юм өнгөнүүд гаргаж ирдэг гэдэг ч юм уу. Тэр бодлууд амар хурдан тренд болдог. Одоо шинэ клип нь гарлаа хатар клипэн дээрх бодолтууд аягүй хурдан тренд гардаг. Клипэн дээрх одоо шигтгээ наалц гэдэг ч юм уу. Тэр болгон шууд артистууд дээр тэдэр ингээ гарч ирдэг гэдэг юм уу. Тэгэхээр маш алдартай хүмүүс бол айгүй хурдан тэр трендийг бол бий болдог гэсэн. Тэр хүмүүсийн өмссөн хувцас нь хүртэл тренд болдогтой адилхан хийсэн бодолтууд нь маш хурдан тренд болдог. За өнөөдөр бас хийсэн бодолтон дээр нөгөө нэг жижиг хэрэгсэл деталууд юу ашигласан бэ? Тэрийг хоёлаа гоё бэлгэрмүү танилцуулъя. За энэ болохоор илүү юм эмбитээлэг, хаварлаг тэгээ юм гоё гялтгансан мэдрэмжихэд бол мэдээ шигтгээ ашигласан. Тэгээ янз бүрийн юм ирвэхнүүд бас их ашигласан байгаа. Тэгээд эдрийгээ илүү зохицуулаад одоо жишээ нь ягаан шар өнгөрөөгөө зохицуулаад хувцастайгаа бас зохицуулаад иймэрхүү деталууд нэлээд ашигласан. Энэ гэтээ нөгөө мэрэгжлийн хүнээр бодуулах гэдэг бүр хамаагүй ондоо юм л да. Би яагаад тэгэхээр өдөр тутамдаа болон одоо өөрөө яг ингээ эфирт орох үедээ нүүр бодолт хийлэхэд хизээч хацар тавьдаггүй. Блаш тавьдаггүй. Яагаад тэгэхээр би ингээд өмнө нь хацар өнгөлөгч блаш тавьж үзлээр миний хацар ингээд ягаад ч юм ингээд байгаагаасаа илүү том. Угаасаа л нөгөө Монгол эмэгтэйчүүд чинь хацартай байдаг. Тэнгүүт нөгөө Монгол хацар маань дахиад илүү ингээд том болцсон байхгүй. Тэгээ би өөр бас мейкап артистаар өгн бодуулж үзчихсэн юм. Гэсэн чи яг бас миний хацрыг айгүй том болгож харагдулж байна. Энэ яг юунд энэ зүгээр л яг зөв техник гаргаж чадахгүй даа юу? За энэ дээр болохоор ер нь бол нүдний бодолтой амар чухал байдаг. Бид нар нөгөө шанааны яс томтой учраас нүдийг хоош нь жоохон сунгаж өгөх хэрэгтэй гэсэн. Сунгаж өгч бодож чинь шанааны яс нь жижиг харагдана. Тэгэхээр эхлээд бид нар нүдний бодлон дээр амар анхаарад тухайн хүний ясны бүтцээ мэдрээд тэг ясны бүтцээс нь жоохон хоош нүдээ сунгаж өгч бодснаа. Тэгээд тэрэн дээр нэг хатсан өнгөлөгчөд тавьж өгч энэ маань илүү нүрийн маань юм жижигхэн бөрөхийн юм cute хардуулаад байгаа гэсэн. Тэгээд дээрэс нь мэдээ сүүдрээ аягүй сайн тавьж өгнө. Сүүдрийн нөгөө нэг том бидний харагддаг юм шанааны ясны дээрээ сүүдрээ тавьж өгөх хэрэгтэй гэсэн. Тэдний шанааны яс мэт жижиг харагдана. Сүүдрээ болохоор шанааны ясыг доогуур тавьчих бол шанааны яс унтсан юм том хөвшин хардуулаад байгаа. Тэгэхээр доогуур нь уг нь бол зарим хүмүүс ч бас ингээд 50 гээл ингээд сошиалор заагаад идэв ч тий. Тиймэрхүү тэд нар болохоор нэлээд нөгөө хоцрогдсон тэр нэгсээ 12 онд бол яг бид нар
нэг Европ хүмүүсүүд дөөрэ шанаасны доор тавьдаг байсан. Тэд нар болохоор шанаа нь ясгүй учраас дууган тэрийг тодтох гэж тавьдаг байхгүй. Тийм. Эсвэл эрэгтэй хүн дээр бид нар бодохдоо шанаасныхаа доогуур нь тавьж өгч тэр илүү юм ившүүд гоё юм царай шанаатай харагдах юм шүү дээ. Гоё дүр гарч ирнэ гэсэн. Эмэгтэй хүн дээр болохоор эсэргээрээ байх. Тийм нөгөө манай Монгол эмэгтэйч юм бол шанаагаа шулаад үгүй хацраа багсгаад үгүй хэлээдэг шүү дээ тий. Тэгэхээр маш зөв техникийг нь ер нь зөв хүнээс зөв яг мэрэгжлийн хүнээс сурах хэрэгтэй юм байна. Анхаарах хэрэгтэй юм шүү. За одоо тэгээд хоёлаа нийт үзэгчдэд зориулаад хийсэн өнөөдрийнхөө хувиргалтын деталлуудыг хамтдаа үзүүлцгээе. Өнөөдрийн бас нүүр будалтын хувиргалтын процесс хэрхэн өрнөснийг үзчихэд мэрэгжилтэн хулангаар маань бас нүрэ бодуулаарай гэж зөвлөё. За тэгээд өнөөдрийн бас нэвтрүүлгийн зочноор өргөдөд Rich the Beauty нэвтрүүлгийн бүсгүүчүүдтэй гоё зөвлөгөөнүүдийг өгсөн холондоо маш их баярлалаа. Баярлалаа. За энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзцгаая бүсгүүчтэй.